Сайн байцгаана уу? Янж байна. За өнөөдөр сургаалт төгс 28-ийн 15 дугаар ишлэл болон 16-гийн талыг уншиж өгье. Хорон санаатаа захирагч ядууст хандахдаа архих гарслан ба дайрах баавга мэт хавчин даралдаг захирагч ухаанаар дутмаг байдаг. Тэгэхээр бидний амьдралд үнэхээр хорон санаатай хавчин даралдаг захирч нар байдаг. Та хэрвээ сурагч байхад бол багш нь заримдаа тийм багш нар байдаг. Хичээлзэн эрхлэгч байдаг. Ажилд гараад ирэхээр ямар нэг менежер, ажлын хамт арай ахлагч ч гэдэг юм уу. Сүм чуулганд ахлагч, тэр байтугай пастор. За тэгээд ер нь засгийн газарт гэх мэтлэн олон газруудад зөвхөн та улс төрийн албан тушаалыг битгий бодороо. Хорон санаатай захирагч ядуус хандахтаа архих арслан байдаг. Тэгэхээр ядуус хандахтаа. Тэг өөрөөсөө доор хүмүүст хандахтаа гэсэн үг. Тэгэхээр тийм хүмүүсийн төлөө бид нар үргэлж залбирч явах хэрэгтэй. Нэгүсэж явах хэрэгтэй. Жишээлбэл хэд хэдэн жишээлээ л та манай хүүхдэд нэг багш нь байсан. Маш хэцүү байнга дургу одоодгийн хүүхдийн минь ялгарлаж байгаа нийлэлтэнд итдэг байсан. Олдоо өмнө гаргаж загнаад эсвэл нь ер нь жаахан надад татархдаг байсан л да багш. Тэгээд миний хүүхдийг дэрлэхийг бүх аргаал болдог байсан. Тэгээд яахаа мэдэхгүй би ямар ч гэсэн маш тайван мэдвэс эзнэр өдөртүүлээд тайван мэдвэс болж эсвэл эзнээс үнэхээр гуйсан би яах ёстой вэ гэсэн чинь нэгүсээр хувцаа залбираа гэж хэлсэн. Тэгээд амьдралд ахуу бусдад юм өрөөгөөд үнэхээр би залбирсан арга гэрдээ амьдралдаа асуудалтай тийм багш байсан. Тэгээд сүүлд нь мэдсэн чинь ихтер нь хаяа авчихсан 2 хүүхэдтэй тэгээд үлдсэн өөрөө бас ер нь нууцар архи удаг тийм хүн байсан. Дараа нь бас нэг багш нь бас л ер нь асуудалтай тийм хүн байсан л да. Аль аль нь. Тэгээд энэ явдал ганцхан Монголд ч биш Америкт ч бас тохиолдож байсан. Америкт бас дахиад тийм багш ахлагч нар ялангуяа намайг авчаад гайг боловч хүүхдүүд минь авчаад маш хэцүү байдаг. Тийм учраас тэдгээр багш нарыг сургуулийн бүр ингээ сургуулийнхын багш нарыг сургуулийнхын хичээлийн эрхлэгчийг сургууль дотор нь байгаа бүх зүмийн үнэхээр гэж гар урган залбирдаг болсон баа. Тэгээд хамт явдаг сургуулийн хажууд байгаа хүүхдүүдийг ч гэсэн үнэхээр залуучуудын төлөө залбирах шаардлагатай болдог ба. Дараа нь ажил дээр гарахад ч гэсэн тийм асуудал болж исэн. Ажил дээр гарахад нэг миний нэг менежер миний хамаг өрөөний бүх юмыг хаюулсан байсан. Тэгчээд буруугаар юусоо хүлээхгүй. Тэгээд дараа нь хэдэн удаа энэ явдал болсон байгаа. Нэг ч биш нэлээд удаа дандаа хавчлага, замдаа мэдчихгүй хамгийн сүүлд хариулдаг ч юм уу. Солонгос тахт уртал хавчаад зохио зодсон хүмүүсүүд хүртэл байдаг. Тэгэхээр энэ хавчлага бол ерөөсөө алга болтгоо зүйл л дээ. Зөвхөн тань тохиолддог биш. Надад болон ер нь л ингээд харахаар миний амьдралд байгаа хүмүүст миний нөхрийн ажил боосд хавчдаг ч юм. Манай хүн ер нь дандаа л баг насаараа боосд дарга байсан хүн. Тэгээд яа харахгүй заримдаа Америкт ирээд ажилд орсон тэр үед бас захирлууд нь дарга нар нь үнэхээр хавчиж байсан. Тэгээд яг залбираад эзэн минь нэгээд хавчиж байсан хүмүүс нь ажлаасаа гараад манай хүн үлдчихсэн тохиолдол байдаг. Хэд удаа байдаг бүр нэг биш нэлээд удаа. Тэгэхээр энэ хавчиж байгаа хүмүүс ерөнхийдөө бол ухаанаар жаахан дутмаг хүмүүс байдаг л да. Тэгээд өөрөөс нь илүү ухаантай хүн ч юм уу орж ирэх үед ялангуяа бичиг баримт нь гадаад хүмүүс ч юм орж ирэх үед үнэхээр дургуун хүрдэг байгаа. Тэгээд арьс өнгөний үзэл хүртэл гаргадаг байгаа. Гадаадд байдаг хүмүүс илүү ойлгож магадгүй л дээ. Тэгээд Монголд ч гэсэн. Тэгэхээр тийм учраас өөрөө бас ухаанаар дутмаг биш байгаараа. Тэгээд доороо ажиллаж байгаа хүмүүстэй сайн хандаасаа та үнэхээр дарга болвол хэрэг дарагт нь тийм байгаад байх юм бол та тэдгээр хүмүүсийг нэгүсээр хучиж залбируул илүү хэрэгтэй байдаг шүү. Эцэг минь та тэдгээр хүмүүсийг нэгүсээр хучаач таны болон хүмүүсийн таалал миний дээр байх болтугай гэж үнэхээр залбирах хэрэгтэй. Яг бол хүмүүсийн таалал байх энэ тул та эзнээс үнэхээр имиж гим нүглээсээ эргэсэн байх хэрэгтэй. Тэр тохиолдолд бол эзнээс гуйхад асуухад боломжгүй зүйл байхгүй. Заримдаа би петишн буюу шүүхтэр өргөдөл гаргахтай адилхан дээр центид дээр шүүх тавих бас байдаг байгаа. Бурханд өргөдөл гаргах тохиол байдаг. Заримдаа миний ахлагч нэг эмэгтэй байсан. Үнэнхээр заримдаа хэл хүүгээ олохгүй энэ хүн чинь бурхны хүмүүнүүдээ гэмээр тохиолдод байсан. Тэгэхээр айлаас салбарт эдгээр удаадаг нар байдаг. Хайраар дүрээгүй ч юм уу ойлгоогүй эсвэл бэлэг айсан тутмаг хатаархдаг ч юм уу юунаас болдгийг бүү мэд.
Заримдаа би эдгээр хүмүүсийг бурхан надад албаар явуулсан баг. Би нэр хичээл сурж байгаа болов уу гэж хүртэл бодох тохиол байдаг. Тэгэхээр ямар тохиолдолд яасан ч байсан бэ? Та гим нүгэлд унж болохгүй. Тийм учраас тэдгээр хүмүүсийг өрөө залбираад хамгаалаараа, аль болох мэрэгүү ухаантай байгаараа. Тэгээд эзнээс эмээх тохиол танд мэрэгүү ухаан ирдэг, эзнээс эмээх тохиол Бурхны болон хүмүүсийн таалал таны дээр оршино. Бурхны таалал оршиход л хүмүүсийн таалал хүртэл оршиж эхэлнэ. Тэгэхээр тэдгээр хүмүүст бас сайн ханаар хандаараа, албаар талархаад байгаараа, тэгээд залбираад байгаараа, тэгээд тэгж бас хэлмээрээ. Тэгээд тэдгээр хамтрагч бүр заавал таны босс мөртлөө хүртэл дарамтлагдаг, доромжилдог тийм хүмүүс хүртэл байна. Доош нь хийдэг, худлаа хошин шогийн мэдрэмжээр онгоо ярангаа доош нь хийдэг хүмүүс хүртэл байна. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг онгоо ярангаа доош нь хийжсэн хүмүүс надад нэлээд байсан. Тэгээ би тэсэхгүй төвчгүй заримдаа бүр гарч яваад уйлаа залбирч эзэн минь арайчтэй гэд. Тэгээд тэр үед бурхан чи эдгээр хүмүүст үйлчлэхийн төлөө дуудагцсан гэж хэлсэн. Тийм учраас тэдгээр хүмүүст үйлчлэхийн төлөө та энэ газар дуудагцсан гэдгээрээс мартаж болохгүй. Тухайн тэр газарт үзэн янт ч юм уу яана гэж орлохын оронд би яаж үйлчлэх вэ? Та надад туслаач, яаж залбирх вэ гэж бас хэлээрэй. Тэгээд үнэхээр та бүхэнд бас баярлалаа. Миний подкастыг цааш нь түгээж өгөөрэй. Үнэхээр их талархаж байна. Бас боломжтой бол бас дэмжээрэй гэж хэлмээр байна. Яг бол подкастн дээр дэмжих гэсэн тийм товч бас байдаг шүү. Тэгээд 7 сард 99 цент буюу нэг тэг 3000 төгрөгөөр эсвэл $4.99 центээр ч юм уу макс нь хамгийн дээд нь $9 л дэмжих тийм боломжууд сонголтууд байдаг. Та бас боломжоор дэмжээрэй гэж хэлмээрээ. Үнэхээр танд өргөл 30 60 100 дахин үржих болтугай. Баяр таа.